Бүсгүй бодон сэрнэ. Архан юу болоод байна? Алцуу хүүхэн тараа юу? Аваа. Зэрэгтэй. Бид тэднийг өргөндөө аваач байцаагаас юмрав. Сайд хүн хаан эзэн хичээгүй зоригтгүй хэрэгм харилсан. Манай эзэдээ танилцж амжаа байдаг. Манай бүр асан гэдэг. Хааны шадар зэрэг харагдаж. Хаан эзний шадар. Энэ миний шүү алтай. Хааны шадар зэрэг талбарчдаг. Боллоо. Бүгдтэй танилцлаа. Одоо чи бидэнд хэн болох вэ? Чи би фон аяны амыг айлтах юм. Таны үлмийн Батар шиг масагтан. Хоёр гүнгийн амыг айлтах юм. Масагтан. Бүсгүй та ясархах хэрэг. Өнөөдөр хааны чагсаалыг баахан хүмүүсийн чинь ямар үжилтэй юм бэ? Чи айлтгүй яригдав. Надад та нар явж байна. Нэлээ. Миний овог чи нэр зэвэ гэдэг. Ээж маань чи юухоо гэдэг. Жинат хотын дамын нуурын хүнээ. Хар багасаа би өөрийгөө бусад хүүхдүүдээс өөр болохыг би мэддэг байсан. Надад таах. Ээж маань чаавыг ярьдаг. Хэрвээ намайг асуувал доогоо нулимсаа арчин суудаг. Би ч асууж зүрхдэг байсан. Хэдийгээр би аавч ээж маань хамгийн сайн багшийг зааж шатар зураг бүгдийг зааж сургасан. 12 настай тэр жил өөр нэг багш зааж маань хэл цаалгасан. Одноор 10 жил болоод ээж маань хүнд өвдөж идэхгүй болсноо мэдснээр аав ир маань надад хаад систем өгмөө. өдгөө цагийн их хаан гэдгийг хэлсэн. Нэг нь хаан аавын маань бичсэн үсэг бүхий дэвэр. Зүсэр бороо нэрт зураг хоёр байгаа. Ээж маань намайг тэр үгийг аваад Бээжин хотноо хөрөлцөө очиж хаан автагаа заавал уулзаарай гэж загсан юм. Би ээжийнхээ протыг бичгээд байшин саваад жинсээр талбарт Бээжинд ирсэн. Гэвч Бээжин хотод ирсний дараа хаан эзэн олон харуул хамгаалалттай тэрнтэй уулзсан гэдэг тэмдэг тавихаас амаргүй хэм мэдв. Бээжин хотоор хэдэн өдрийн турш хэм хэсэгтээ элдв арга сүйвчилсэн боловч удаа бүр амжилт олоогүй. Тэгээд харин хятад байдаг. Шүтэр цогны зэвсэгтэй сайн мэдээж намайг нөхөсөл бодомжинд байх ядуусын хуранд авч хамтдаа амьдрах болсон. Бид улам бүр ижигтэн дассаар тэнгэрт мөргөн ичдүү сонссон.
Чи сайн ханзайтай хураа ихсдүүс юм бол ягаад адилхан үг тавиад юм? Сайн зэ аав ээж байхгүй. Өөрийнхөө авах байтугай хэд он төрснөш мэддэггүй байсан юм. Тэгээд миний эгч болох гэж зүтгээд 8 сарын 1-нд төрсөн болохоор болсон. Дууд хоогчгүй болохоор би тэрнийг өрөвдөд адилхан